улс төрийн захиалгатай ажил хийдэг хэсэг бүлэг нөхдүүд гарцсан билээ Монголд. Яг үнэ хэлэхэд. За дээр нь оюуны хүнсэлтэй бас нөхдүүд байна. Ингээд камер очиад өдөржингөө гашгараад бүх юмыг харлуулаад ингээд яриад идэг хэсэг бас нэг нөхдүүд байна шүү дээ. За энэ дээр тэр гүн далаваас хоцсон байсан. Тэр мэдрэл мод. Гэхдээ ноцтой хүн амныг хэрэгт холбогдсон, авилгалд холбогдсон. Уг нь шорон сууж явах хэвээр нөхөр шүү. Одоо энэ тэнд очиод баян тарганаг айхуулаад энэ зайсангийн амын газрыг худалдаж идээл энэ нэг хулгайч. Тэгээ манай төхөр дэндүү зөөлхөн нэлцгаа байна. Энэ ийм нөхдүүдтэй хариуцлага тооцохгүй яах гэж өдөрөх гэсэн. Тэгэл одоо талбай дээр очиод тэнд хүрхрээд худлаа буцаал. Гэгмент нэг их орн гэдэг сэтгэл зүрхэн сэргэж гиндэ. Тэгээд нэг эмэгтэй хүн шиг нүд амаа татуулаад давхраа хийлгцэн ингээд нэг чацаг алдсан царайтай энэ дээр талбай дээр гашхраад байж байгаа жишээ. За оюун гэрэл гээл. Тэгээ оюун гэрэл арсан намд байсан. Элбэг дөржин баруун гар байсан. Соёлын яамны сайд хийжсэн. Яасан нөгөө зэнзавар батназавар гэд нэг хулхны яс авцарж байгаа хэдэн цаас идсэн штэ. Нууц биш. За тэр хэрэгээ элбэг дөрж тэрийг дарсан. Тэр хэрэг. Тэгэд нэг ийм арчил ярьсан өөрөө чаны харьсан нөмөрсөн хулгайчуд манад одоо гарч ирчээд байна шүү дээ. Арчилдыг нөмөрчгөл тэгэл хүний эрх худлаа яриад. Гэхдээ хүний эрх ярьж байгаа бол энэ олон ядуу хүмүүсээ яах юм? Энэ Монгол улсын утгааны асуудлыг яах гэж байгаа. Энэ орх оромжийн асуудал яах гэж байгаа. Энэ амьдралын үн өртгийг яах гэж байгаа. Энийг ерөөсөө ярьдаггүй. Зүгээр л өөрсдийнхөө л эрх ашгийг хамгаалаад байдаг. Тийм байхгүй. Одоо элбэг дөрж шилийн цаана хоцож өгж байгаа харагдан л. Энтэлт нь гоё эрдний зургийг тавьсан өөрөө зүгээр би чиний толгоонд ч өт болж орнолог нь юу гэдэг. Өөрийгөө өчиг юм байж одоо хөлийн цаанаас хүртэл хуцдгаа одоо жоох татах хэрэгтэй байхгүй. Тийм хоншортой бол. Гөө хүрээ дээр л дээ. Хүрээ дээр мэдгүй урд өмнө 7 сарын 1-нд жигсаал цуглаан элбэг дөрж эдгээр зохион байгуулж ирсэн. Дахиад зохион байгуулагч нь над руу чихээд надыг явж ганцуудыг сар хорж ирсэн шүү дээ. Тэгэхэд нэг мөрөө тэгэхэд нэг удаа атах хүн хэлээд мөрч үзсэн үү тэр. Би уг нь тэр жигсаал цуглааны зохион байгуулаагүй. Зүгээр миний тойрог дээр байсан нэг автобусыг дотор нөгөө урд өдөр нөгөө тойрогоос бүх сурчлагын материалаа хураагаад авдсан байсан тэр машиныг магна өмж яваад авчид тэр талбайгаар дүрм манай намын туг бүх юмыг тараадсан байсан. Зохион байгуулагч нь нийлбэг төрж. Тэгээд дандаа хүмүүсийн ингэ торхируулдаг. Энийг одоо бас нэг технологи болгочихсон. Одоо Майдан Зайдан ч гэдэг юм нэг юм яриад л. Манайх ч харьцангуй одоо хятад Орос өдөртэй харьцуулах юм манайх ч арцсан болсон шүү дээ. Арсан сонгуультаа зөвхөн сонгуулаа л өөр булгаагаад зэгцлэх хэрэгтэй. Тэрнээс биш арцсан орн болсон шүү дээ бид. Парламентын засаглалтаа, засгийн газартаа, ерөнхийлөгчтэй. Тэгээд одоо элбэг дөрж тэр хөлийн цаанаас энэ улсуудыг төрхраад 3 цаас тарааж өгөөд гашгирч идэг. Болдгоо энэ нөхрийг тусгайгийнхын хулж баривчилж авцаад үннийг гаргаж ирэх хэрэгтэй шүү дээ. Тэ надад бол барьж болсон элбэг төрчийг яг барьж болохгүй байгаа. Жишээ нь. За одоо тэгэл одоо тэр ярьж байгаа үг мөнгө нь их муухай үг тийм бил. Тэ. Чи бол яаж чадахгүй гэн чамтаа би алдсан гэн харуулнаа чамд мó оюурднаа гэл ингээд бүр цохон тэмдэглэж байгаа л гоо алхан дээ. Тэ. Одоо иймэрхүү хандлагатай гарах юм бид харин бүх ард түмнээр бүх Монголын залуучууд гараад оюурдныг өмөрж шүү. За оюурд өнөөдрийг болтол шударга ястахтай. Хулгай луур дээрмэ багсхыг гэж хэлсэн нь буруу юм уу? Буруу юм уу? Улсын хөрөнгийг хулгай хийгээд байна. Эрдэнтийн зэсийн эсэлдсэн хөдрийн нөөцийг хувьдаа авч идэт байна. Тэрийг хэлсний төлөө үзэн ятад байгаа. Үхэх гээд байгаа. Тэ өөрөө ерөнхийлөгч байсан. 2 жил ерөнхийлөгч байсан, ерөнхий сайд байсан, хурлаа 20 жил төрд байсан элбэг дөрч. Тэгвэл энэ ядуурлыг яагаад шийдэггүй? Энэ утааг яагаад шийдэггүй? Нэг ч юм шийдэггүй. Казиносэл үнэтэй зураг цогцолуулаад хувийн компаниудын эзэдийг барьж хоронтой жирэгтэл дарамтлаад
Тэр л хэлсэн шүү дээ. Тэрийг одоо мартцсан уу? Бүр баримттай ярина хөөе. Тийм учраас элбэг дөржөө битээ амныхаа зургаар ангалзад даргуна. За юу. Чамд бол хоёрхан зам байна. Нэг эсвэл наана тэр чигээр шингэх, нэг эсвэл Монгол дээрээ шоронд орох. Ийм л чамд хоёр зам байгаа. Тийм учраас энэ иргэдийг оюун гэрд мэтийн Афганаар дамжуул төрхтгээ одоо бойлж үз. За юу, бойлж үз. Мэдээ дандаа төлбөртэй нөхдүүд байлаа шүү. Тэн дотор ядарсан үнийг ч байхгүй л дандаа задарсан нөхдүүд байлаа. Том дээл өмссөн, том хүртгэнүүд өмссөн. Харсан шүү дээ. Тэнд өрсөж байгаа нэг ч хүн байхгүй. Тэгээд та нар зохион байгуулалтаа хийж ийн гэдэг шиг байна. Хэрвээ энэ дээр хүрэх юм бол бид нар одоо удахгүй зохион байгуулна. Бид нар бүр 200 мянган хүнтэй чигсал цуглаа хийн шүү. Ойлгож байгаач? Тэгээд энийг бас бодмоор байна. Тэгээд нэг хэдэн жагсаж харлаа энэс нь айх юм гин. Гэхдээ юунаас нь айх юм? Ер нь бол тэгээд манай энэ арцсан намынхан бас хөөдгүй. Би ч одоо арчлалын төлөө 90 оноос эхлээл явсан. Хүн биш. Дандаа хүнийг зүгээр ашиглах гэж боддог. За дээр нь албан тушаал авчихаараа хүн тусал дэмжихээ орно. Дээрээс нулимт дэвсдэг. Тэгээ өөрсдөө хулгай хийдэг. Элбэг дөрж үндсэндээ Монголын арчлалыг унтраагаад унгаад нулимаад тэгээ тусгацсан шүү дээ. Яг үнэхлэгдвэл. Тэ төрийн эрхэнд 20 гаруй жил байсан. Ерөнхий сайд ижлээ ерөнхийлөх. Энэ бүх нийгэм тулгамдаад байгаа асуудлыг тэгвэл тэгж яхад шийдэхгүй байсан. Яагаад шийдэггүй? Өөртөө харин ацсны үйлдвэр байгуулцтай. Тэрийг би авах хэвээр оюун эрдэ чиний толгойд би өтүүлж орж байгаад авнаа гэж хуцаад байж болохгүй байхгүй тэр ноош. Тийм их айхтар далаа лам шиг айхтар тийм их оромж хүн биш шүү дээ элбэгдэр цагаа тулах юм бол. Ард түмнийг бол цагаан цас гэж боддог элбэгдэрч. Би тэрийг мэднэ. Тэгээд одоо дарган тэгээ одоо жоохон болох хэрэгтэй элбэгдэрч ба. Чамаас айхгүй тэр хэлийн цаана. Чи өнөөдөр оюун эрдэнэтэй тэмцэж байна. Тэ чиний үннийг хэлэхэр чи хорсоод үгэж байгаа гэж харсан. Оюун эрдний дараа бид нар ч бас дахиад тэмцсэн чамтай. Одоо болж үзье. Чи мөрөөрөө байхгүй чамтай харин өөрөөр ярина шүү. Хууль хяналт гэж байдгийг юмд хэмжээ хязгаар гэж байдгийг. Тэ чиний асуудлыг хуулийн дагуу шийднэ. Тэр Чаусевский эднүсийг хувьсгал гараад шууд их нэртэй бодож ирсэн. Өнөөдөр юуны урмын ард түмэн тэрэнд харамсдаг юм бэл. Чаусевскигийн үед урмын улс айгүй хөгжсөн билээ да. Жүүлдүр мажүүлдүр. Тэгээ тэр хүнд хувьд нь үүж байгаагүй. Тэр хөрөнгөн дандаа улсын нэр дээр байсан. Тэр байшин сав барилга. Тэгвэл элбэг дөрж 90 онд юутэй байсан? Нэг бакалта, нэг 460 болтоод, нэг уранхаа тулан малгайтай л байсан шүү дээ. Харманд нэг төрөгч байхгүй. Жагаа өсөд өстэй нэг хоол авчдаггүй билээ. За тэрийг нэг хэдэн хуршраа тэрийг дөрөв нугалж байгаа зажлахгүй залгидаг тийм л юмнууд байсан. Одоо элбэг дөрж тэгвэл хэрзэр баяжваа. Хэрзэр хөрөнгөтэй болваа. Би амьдралдаа хүзэрч тоглолтгүй шүү дээ. Тэгвэл элбэг дорд казиногоор явж байгаа. Америкт ч очиод тийм ээ Атлант Сити тэр Лас Вегасын казиногоор хэсэл явж байгаа шүү дээ. Ямар баян. Тэгээд тэрний төлөө энэ хүмүүсийг би жагсаад байна гэхээр өрөвдөд тий. Тийм учраас тэр оюун гэрэл энэ гүн далайн хоёрыг тэр эрүүгийн цагдаагийнхан шалгах хэрэгтэй. Тэр динозаврыг ясаадсан бэ? Хэдэн доллараар Монголд хөлхний шогоон чулуугаар хийсэн динозаврыг ясавцарсан. Хаана вэ? Шалгах хэрэгтэй шүү дээ. Тэгэл худлаа яриад энэ ард түмнийг толгойг нь угаагаад хэрэгтэй хэрэггүй юм ярьж байгаа харагдсан юм бэл. За гүндлэг саяхан л Таиланд яваад дэмий тэнэл явж байсан арх угаал гайхуулаад би юм баян байхгүй би юм гоё газар байна та нар наа өгч байгаа үстэ утаандаа гэл. Элбэг дөрч гэсэн тэгж хэлээ шүү дээ. Хогч нь болж та нар наа утаандаа өгч байгаа үстэ би чарахгүй энд гоё байна гэдэг ингэ ярьж байгаа байхгүй. Тийм дээрлэх үү. Яаж тэгж болдгийг? Тэгж болдгийм үү юу? За элбэг дөрж жагсаал хийгээд нэг хэдэн хүнд 10 төгрөг өгөөд ингэ жагсаал хийгээд би ч гэсэн чадчих яг чадахгүй гэж боддог байгаа. Тэ би чадна. Тэ